За өнөөдөр архитектурын тухай гэдэг юм нэг тийм өөр зүйлийн тухай гэж. Мэдээж нийгэмд маш их зүйл байгаа гэдэг шүү дээ. Маш их зүйл. Түүний нэг нь гэдэг архитектурын тухай. Тэгээ хүмүүс архинаас гарсан, архинаас татгалзсан, архинд орсон гэдэг энэ зүйлүүдийн тухай ярьж байгаа. Тэгээ би хүндрэлтний зүгээр түүхэн энэ судалгаан дээр үндэслээд ингээд бас ярьж байгаа. Тэгээ өнөөдрийг хүртэлх энэ зүгээр гүн төрөлхтний цаг хугацаанд бол архинаас гарсан хүн нэгч байхгүй гэж. Нэгч байхгүй гэж. Харин зүгээр арх уухгүйгээр одоо ирүүлэр амьдарч байгаа хүмүүс бол маш олон байгаа гэж одоо яригдж байна. Тэгээд мэдээж амнаас ам дамжсан тийм ээ. Одоо юу гэдгийг тийм би тэгээд архинаас гарсан тэгээд уухгүй байгаа ингэсэн тэгсэн гэд маш олон зүйл байгаа. Нэг бол одоо лам байдаг юм уу, бөө байдаг юм уу те. Ямар нэгэн одоо уул усанд мөргсөн ч байдаг юм уу, залбирсан өөрийн итгэж үнэмшиж байгаа тэр зүйлээрч гэдэг юм уу. Ингээд ярьж байгаа. Амнаас ам дамжаад. Яг батлагдаж, нотлогдож байгаа нь бол яг одоо архинаас гарсан хүн бол байхгүй юм байна. Зүгээр арх уухгүйгээр үргэлжлүүлэн эрүүл сарвал байдлаа хадгалаад амьдарч байгаа хүмүүс бол маш олон байгаа юм байна гэдэг ийм зүйлийг хүн төрөлхтний судалгаа өгүүлж байгаа юм. Тэгээ би энэ дээр бас туршлагал ярих гэдэг. Зарим хүмүүс ээж хатанд мөргөлөө те. Ээж одоо юу гэдэг модонд мөргөөд ингээд архинаас гарсан ч гэдэг юм уу те. Одоогоо уугаагүй байна ч гэдэг юм ингээд хүн болгоны итгэл үнэмшил сүсэг бишрэлийн асуудал учраас гэхдээ тэр хүн уухгүй байгаа л болохоос огт одоо архинаас одоо гарцсан гэсэн одоо үг бол биш юм аа гэж. Тэгээ энэ бол яг хуу архитектурын асуудалтыг энэ архинд орж байгаа донтож байгаа ч гэдэг юм энэ асуудлыг бол шинжлэхэн үзэхдээ сэтгэл зан үйлийн эмгэг туссан байна гэж үзэж байгаа. Эмгэг гэж. Гэхдээ энэ зүйл нь эдгэрэх магадлалтай гэж. Магадлалтай гэж. Бусаар яг эдгэнэ гэсэн одоо байхгүй байгаа юм шүү дээ. Тэгэхээр маш олон хүмүүс бас энэ одоо эрүүл байдлаа, эрүүл амьдралаа хадгалахын тулд одоо хичээж мэдээж энэ дээр сэтгэл зүй маш чухал гэж. Нэгдүгээр сэтгэл зүй асуудал байна. Өөрөөр хэлэх юм бол стресс, бухимдал, ажлын ачаалж гэдэг юм уу те, магадгүй ганцаардмалч гэдэг юм уу те. Энэ байдлаас үүднэ. Гэтэ маш олон хүчин зүйлүүд байгаа шүү гэдгийг бас хэлэх нь зөв. Би үл өнгөцгөн зүгээр санаанд орж байгаа энэ зүйлсүүдээ л хуваалцаж байна. Тэгээ мэдээж нийгмийн орчин өссөн одоо юу гэдгийг те хүмүүжсэн бас энэ зүйлүүд найз нөхөд тийм ээ нийгмийн гарал угсаач гэдэг юм магадгүй гэж байна. Нөгөө энэ зүйлүүд бүр огт хамаагүй ч гэж болно гэж. Тэ энэ бол бүр ямар ч хамаагүй гэж. Зүгээр шалтгаан гэдэг зүйл гэж. Шалтгаан гэдэг зүйл энэ зүйлд аваачдаг. Гэхдээ ихэнх тохиолдолд үр дагавар гэдэг зүйл л одоо хүмүүсийг архинд орох, арх уухад хүргэдэг гэдэг ийм зүйлийг одоо ярьж байгаа. Мэдээж архины хамааралтай болсон хүмүүсийн хувьд бол ихэвчлэн ямар нэгэн одоо зүйлээс зүгтах ийм оролтуудыг одоо сэтгэл зүйн хувьд бол хийдэг. Үргэлжлүүлэн хийсээр байдаг гэж одоо яригддаг. Гэтэ зүгээр буруутгахын аргагүй гэж. Нэг өдөр нэг удаа уугаад архинд ордог юм зүйл бол биш. Мэдээж энэ зүйл нь эхэндээ бага дараа нь баяр ёслолоор тэгээд дараа нь одоо хэмжээгээ ихсгэд маш удаан одоо үйл явц удаан одоо цаг хугацааны явцад энэ архинд одоо донтох эмхтэй болдгоо гэдэг ийм зүйл гэж. Тэгээ энэ зүйлээс яаж татгалзах одоо яг гэдэг юм хүн төрөлхтний яг ямар туршлага байдгийм бэ гэвэл энэ ерөөсөө сэтгэл зүй юм. Сэтгэл зүй. Тэр хүн ганцаараа байж болохгүй юм байна. Мэдээж. Мөн сэтгэл санаа өөрийнхөө одоо даван туулж байгаа энэ одоо арх уухгүй байх энэ үйл явцыг хин нэгэнтэй хуваалцах тийм ээ. Тэр нь бүр яг адилхан одоо ийм хамааралтай гэхдээ энэ зүйлээс татгалзаж байгаа ийм одоо адилхан зовлон бэрхшээлтэй ийм хүмүүс хоорондоо уулзаж ярилцдаг ч гэдэг юм үү те. Энэ одоо
бэрхшээлээ даван туулах ийм чин хүсэлтэй ч гэдэг юм. Ийм зүйлээр даван туулж байгаа. Одоо олон улсын гэдэг юм уу. Тэ одоо 80 90 жилийн ийм туршлагыг бол одоо яг өгүүлж байдаг. За энэ нь бодит үр дүнгээ өгөөд одоо магадгүй одоо 2 300 одоо улсад тийм ээ 200 гаруй улсад ингээд салбартай ч гэдэг юм ингээд явдаг гэдэг юм уу те. Ийм зүйл ажиглаж гэхдээ гэж байна. Маш олон одоо юу гэдэг юм буу уламж гэдэг юм өөрсдийн ихтгэл үнэмшил шашин шүтлгийн хэмжээнд бас уухгүй явж байгаа хүмүүс ч бас байгаа. Нэг зүйлийг хавтгаарн бас магтан дуулж болохгүй. Хүн болгонд өөр өөрийн гэсэн тохирсон аргачлал ийм технологиуд байдгийн байна л гэдэг ийм зүйл. Тэгээ өнөөдрийн зүгээр Монголын нөхцөл байдал дээр бол нийт залуучуудын гэдэг юм нийт насан туршидын гэдэг юм хэдэн хувь нь архины хамааралтай болсон бай гэдгийг бол та бид бүгдээрээ мэдж байгаа. Энийг ойлгоход энийг харахад маш амархан гэж. Бидний одоо хүрээлэн буй одоо тийм ээ Улаанбаатар хот маань гэхэд л одоо юу гэдэг үйлчлэгээ үзрүүлжлэгийн энэ газрууд нь гэхэд л одоо ингээд харагддаг баар буудал ингээд алгалсан ийм маш олон гэж. Гэхдээ ажлын байр маш ховор гэд нийгэм өөрөө архичдыг бэлтгэдэг ч гэж болно гэж. Гэхдээ заавал одоо энэ зүйл нь үнэн байх ч албатай биш. Тэр архинаас татгалзъя гэж. Архинаас татгалзах мэдээж маш олон шалтгаанууд байна. Мэдээж эрүүл мэнд маш муудан тийм ээ. Одоо үхэл төрөгдөх гэдэг юм уу тийм маш олон одоо нийгэмдэр гарч байгаа юм тохиолдол одоо гэр бүлийн хүчирхийлэл тийм ээ. Одоо салалт гэдэг юм уу. За мөн адил одоо авт тосол аваар тийм ээ. Мөн гинт хэрэгч гэдэг юм. Маш олон хүчин зүйл одоо ийм нөлөөллүүд одоо энэ архиталт бий болгож байдгаа гэдэг ийм зүйлийг та бүгдээрээ мэдж байгаа. Ингээд хайртай дотны найз нөхөд гэр бүлийнхээ хүмүүсийг архиталтаас дам архиталтаас гэдэг юм уу те хоол байлгахын тулд бүгдээрээ нэг ийм гэр бүлтэй тийм архигүй ийм орчны ийм дархлаагч юм бий болох ёстой гэдэг ийм ухамсар. Тэгээ энд юу одоо яаж энэ дархлааг бий болох вэ гэхээр ерөөсөл нэгнийгээ маш сайн одоо сэтгэл зүрхэн хуваалцаж ярилцж явах. Энэ үйл явц бол өөрөөр хэлэх юм бол тэр одоо ямар нэгэн сэтгэл зүйн тэнцвэргүй байдалд оруулахгүй байх тийм ээ. Өөрөө ч гэсэн бусдыг ч гэсэн хин нэгийг сонсох. Зарим үед ярих байдаг бол зарим үед сонсох нь илүү одоо үр дүнгээ өгдөг гэдэг. Ийм учраас хоорондоо маш сайн ярилцж ойлголцож байгаараа гэдэг. Энэ нь өөрөөр хэлэх юм стресс бухимдал дан ганц одоо архиталт буюу зан үйлийн эмгэгч гэдэг юм энэ зүйлээс хол байлгах эрүүл маргаанч гэдэг юм энэ зүйлээс бас одоо хол байлгадаг гэдэг юм олон улсын бас туршлага байна.